За зүйтэй ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм байна. Тэгээ дэмжиж байна. Тэгээд ерөөсөө энэ үеийнгийн дээшлэлт бол одоо нийгмийн тусгал байгаа байх л та. Монголын нийгэм ямар байна вэ гэдэг тэрний тусгал ингээ илэрч байна. Энэ одоо хэрэг хэмжээнээс хэтэрчээ. Улсын их хурал дээр энэ талаар дүгнэлт байгуулах ажлын хэсэг байгуулах нь зөвөө. Гэхдээ энийг жоохон ихсгээд энэ ч одоо томчуулын тойлж штэ тийм ээ. Тий. Одоо хүүхд гэдэг бол тэгэхээр ганц нэг бичлэг энтрийг харж байхад бол юу юм бэлээ штэ тэр бүр 2 настай 3 настай хүүхдүүдийг тэр цэцэрлэгийн одоо сургуулийн өмнөх боловсролын ажилчид албан агчид нь одоо харьцаж байгаа харьцааг нь харахад бол ганц нэг одоо бичлэгтэй газар л мэдэгдээд байгаа юм л да. Тэнд чинь тэгээд суулгацсан сандал дээр суулгаад нөгөөтгийн одоо скотчцсон тэгээд зодод нүдж байгаа энтрийг харахад бол одоо ер нь Монголын нийгэм юу болж байгаа юм бэ? Ирээдүйд бол одоо яаж яваад байгаа юм бэ те? Өнөөдөр одоо өнөөдрийн байгаа байдлаас болоод 30% нь ядруултаагаас болоод ихэнх нь одоо их эцгийн айлыг нь гадаадад ажиллаж байна. Тэг өө мэдэрэ орхиж байна. Хүүхдүүд бол одоо тэр болгон их эцгийн хайр халамжид төсч чадахгүй шүү дээ. Тэгээ ямар ч байсан нэг цэцэрлэгт үн төлбөрлөгөө явуулж байгаа нэртэй. Тэгээд босон болоогүй хоол ундтай ийм байдалтай байна. Тэгээ нөгөө авах ёстой шимтэж илээч авч чаддаггүй. Тэгэхээр энэ дээр бол тэр юуг оруулчвал яасан юм бэ? Нэмээд тэр одоо сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдтэй харьцаж байгаа орчин нь ямар байгаа юм тийм ээ? Тэндээс одоо насан туршид яаж харьцдгийг. Уул нь бол тэнд бол тийм педофилүүд ажиллаж явах эсвэл тийм тэр мөрийн тогтоодог барьдаг. Тэгээ тэргээрээ үлгэр дуурлаар үзүүлдэг ийм гажгүй тийм гажиг хүмүүсийн орчин юм уу яац юм. Тэгээд одоо бодвол цалин бүлүүнч хүрдэггүй бах. Тийм шаардлагатай тэр мэрэгсэн албан агчид ажилчид нь олддогчгүй бах. Энэ багш нарын тоо сургуулийн өмнөх улсын багш нарын цалин байлан бол маш хүнд байдалтай байгаа шүү дээ. Тэгээд энэ талаар нэг бүсээ одоо тийм дүгнэлт байгуулад санал дүгнэлт гаргаа явуул яасан юм бэ? Ганцхан одоо үеийнгийн дэвлэлтгэл орхичж байна. Тэрний их усүр нь хаанаас байдгийг гэдгийг бас бид нар энэ дүгнэлтэнд оруулж яривал яасан юм бэ гэсэн юм санал байна.